За 98 удаагийн Оскарын шагналыг гардуулах ёслол сайхан болоод бол дууслаа. Тэгээд хэдүүлээ юу болсон талаар ярилццгаая. Тэгээд яг яриараа орохоос өмнө гоё мэдээлэл хуваалцгаад өнөөдрийн энэ бичлэгийн дугаарыг бол одоо маш гоё үйл ажиллагаа бол ивентдгийн ажиллаж байгаа. Анир Монголын pop оркестр бол одоо энэ амралтын өдөр буюу 3 сарын 21-нд 16 цагаас тусгаар тогтнолын ордонд Парадисо концертыг бол одоо зохион байгуулж байгаа. Тэгээд энэ үйл ажиллагааны өрөөнд ивентдгийн ажиллаж байгаа шүү. Тэгээд энэ концертын талаар дэлгэрэнгүй гоё мэдээлэл утга та бүхэндээ нэмж хүргье. За, Conan O'Brien дахиж хөтлөгчөөр бол ажилласан Conan O'Brien-ийн хөтлөлт бол дайжгүй байлаа. Хөгжилтэй бол байж чадсан, political байж чадсан, тэнцвэр байсан хүмүүсийг өстө ойлоод амжсан. Одоо жишээ Netflix-ийн хоёр CEO-гийн нэг Ted Sarandos-ыг бол одоо өнөөдөр бол Ted Sarandos-ийн анх удаага театрт байгаа нь энэ минь гээл доосон юм явсан. Netflix CEO Ted Sarandos is here, and this is exciting. It's his first time in a theater. Өөр одоо Casablanca ремейк хийж байгаа юм шиг юм доосон юм явсан. За одоо Монголд одоо нөгөө нэг Монгол кино HD-гээ төслөөдөг штэ. Тэрэн шиг юм хуучны классик кинонуудыг одоо ремастер хийдэг эсвэл одоо хуучнаар хадгалдаг ийм процесс хийх одоо зорилготой нэг компани бол байдаг. Тэр компаниг одоо рекламдж байгаа юм шиг одоо жоохон joke маяг юм яасан. Тэрний яасан гэхээр хуучны классик кинонуудыг одоо орчин үеийн хүмүүст зориулж утсанд тааруулсан болгож гин гэдэг ингээд кинонуудыг бүгдийг нарийнх нь босоо болгож байгаа ийм одоо юу joke хэсэг бас явсан. За тэгээ Weapons-ийн Aunt Gladys гэдэг дүрд хувирсан хүүхдүүд дагуулаг үүж байгаа юм хэсгүүд. Ингээд нэг одоо англиар л bit гэдэг чинь тийм жижиг юм comedy хэсгүүд бол нэлээд явсан. Тэгээ надад таалагдсан нэг гоё хэсэг нь юу байсан гэхээр яг дөнгөж эхлэл хэсэг дээр 2012 оноос хойш анх удаага Best Actor, Best Actress буюу гол дүрийн эмэгтэй жүжигчин төрлүүдэд алинд нь ч Британи жүжигч жүжигчин байхгүй удаа болж байна. Тэгээ Британиг төлөөлөгч нэг хүн юу гэж хэлсэн бэ гэхээр ядаж бид нар бол педофилуудаа баривчилдаг гэж хэлсэн гэж ийм жок явсан нь бол амар гоё жок болол байсан. Тэгээ ер нь дажгүй жокуд бас Мерсер байсан. За тэгээ дээрэс нь Оскар дээр бол сонирхолтой юм хэмээл нэг юм 3 тоонууд давтсан юмнууд зөндөө байлаа. Ludwig Göransson 3 дахь Оскар авлаа. Хамгийн анхны Оскар нь Black Panther киноны хөгжим байсан. Дараа нь Oppenheimer киноны хөгжим байсан. За ингээд Sinners киноны хөгжим авснаар 3 дахь Оскар авлаа. Энэ жилийн Christopher Nolan найруулж байгаа Odyssey киноны хөгжмийг бас бичиж байгаа. За тэгээд Sean Penn жүжигчний 3 дахь Оскар байлаа. Бас л одоо сонирхолтой анхаарал татсан зүйлээс Sean Penn энэ ёслол дээр бол өөрийн биеэр ирээгүй байсан. За тэрний одоо гол юу нь бол шалтгаан нь бол өөрийн биеэр Украинд явж исэн. За тэгээд Владимир Зеленскийтэй уулзаад явж исэн бэлээ. Өмнөх 2 Оскарынхаа нэгийг Зеленский хүртэл өгсөн бэлээ өөрөө бас сонирхолтой. Тэгээд ямар ч үсэн сая Даймантай юмтай холбоотойгоор бол одоо Зеленскийтэй уулзаад Украинд явж исэн бэлээ. За тэгээд өмнөх одоо 2 Оскарноос шилдэг гол дүрийн жүжигчин байсан. Mystic River гэж 2003 онд гарсан кино. Би амдраг бол Clint Eastwood найруулсан санагдаад байна. За тэгээ 2008 онд гарсан Milk гэж одоо энэ Америкийн сенатор байсан одоо хүний сенатор байсан санагдаад байна. Ямар ч байсан улс төрч байсан би андуурж гэж магадгүй. Байсан хүний талаар бол кино тогсон байдаг. За энэ 2 киногоор гол дүрийн жүжигчнээр Оскар авчихсан бол энэ удаад One Battle After Another киногоор киноны туслах дүрээр Оскар авч байна. За ингээд өмнө нь 3 удаа нэр дэвшээ авч байгаагүй. За анх бол 96 2002 онуудад нэр дэвшээд авах гэсэн бол сүүлийн 3 дээр авч байна. За бас нэг 3 гэх юм бол Paul Thomas Anderson жүжигчин зохиолч, найруулагч, продюсер маань бол One Battle After Another киногоор одоо юу яаснаар Оскар хүртснээр бол одоо зохиолчоор хүртлээ, шилдэг найруулагчаар хүртлээ, шилдэг киногоор одоо буюу продюсерийн хүрээнд бас хүртсэн. За ингэснээр энэ үед бол одоо 3 Оскар хүртлээ. Тэгээ Paul Thomas Anderson бол өмнө нь Оскар ерөөсө хүртээгүй байсан. 11 удаа нэр дэвшээд нэг ч удаа бол хүртээгүй байсан. За Paul Thomas Anderson-ийн хувьд бол өмнө нь 98 онд Boogie Nights-ийн зохиолоор, 2000 онд Magnolia-гийн зохиолоор, 2008 онд There Will Be Blood киногоор найруулагч болон киногоор нэр дэвшээд аваагүй. 2015 онд Inherent Vice-аар, 2018 онд Phantom Thread киногоор шилдэг кино найруулагчаар нэр дэвшээд аваагүй. За 2022 онд мөн Licorice Pizza киногоор бол 3 төрөлд шилдэг кино найруулагч зохиолчоор тэр нэр дэвшээд аваагүй. One Battle After Another киногоор 3 төрөлд авлаа. Шилдэг сэтвэлсэн зохиол, шилдэг найруулагч, шилдэг кино гэсэн 3 төрөлд
ихний 3 Оскар авлаа. За тэгээд бас нэг сонирхолтой зүйл гэх юм бол дөнгөж ярьсан Пол Томас Андерсон бол одоо анхны найруулагч Оскар мэдээж хүртэж байна. За яг найруулагч төрөлд бол There Will Be Blood киногоор, Phantom Thread киногоор, Licorice Pizza киногоор 3 удаа нэр дэвшсэн байсан. Ингээд дөрөвдөх дээр авж байна. Тэгээд нэг сонирхолтой юм нь юу гэхээр гол дүрд нь Ди Каприо тогсон. Ди Каприо гол дүрдэн тогсон киногоор анхны Оскар авч. За Мартин Скорсезе маш олон жил Оскар хүртээгөө явж ирснийг бол таад маань мэдж байгаа байх. Одоо Goodfellas гэдэг ч юм уу юу чинь. Тэгээ мэдээж Goodfellas-аар хязгаарлахгүй маш олон Gangs of New York гэдэг маш олон кино хийсэн. За ингээд явж жагаад The Departed гэдэг байна шүү дээ. Departed киногоор Оскар хүртсэн. За Departed мэдээж гол дүрийн 2 гол дүрийн нэг нь Ди Каприо байсан. Ингээ анхны найруулагч Оскар хүртсэн байдаг. За James Cameron Terminator 1, 2, True Lies the Далан гүн мөнлөөрдөг бас нэг киногоо нэрийг марчаад энэ яг одоо санаанд орчихгүй байна. Тим кинонуудыг найруулсан байсан, аль хэдийн од болчихсон супер юм найруулагч байсан бол мөн Titanic киногоор буюу Ди Каприо гол дүрд нь тоглосон киногоор анхны Оскар мэдээж 98 онд хүртэж байжээ. За ингээд энэ бас Ди Каприо тоглосон одоо 3 киноны одоо 3 найруулагч бол анхны Оскар авч ирсэн байд юм байна. Бас нэг сонин рандом 3-ын тоо. За нэг ийм сонин юмнууд ихтэй. Дээрэс нь одоо хэдүүлээ төрөлөөр нь яриад яв их сонирхолтой юм. Оскар боллоо. За Оскарын хувьд бол одоо айгүй гол зүйлийг юу гэж зорддог вэ гэхээр телевизээр гардаг одоо юу шүү дээ award шүү дээ тийм ээ. Тэгээд одоо телевизийн програм тийм ээ. Тэгээд 3 цагт багтаах гэж бол олон жил хичээж байгаа боловч одоо дандаа 4 цаг ойртож таардаг. Тэгээд хэрэггүй зүйлүүдийг айгүй их нэмдэг мөртлөө уран бүтээлчдийг одоо ялангуяа одоо жижиг гэж яриад байгаа төрлүүдэд ясан уран бүтээлчдийг ерөөсө бүтэн яриулдаггүй юм асуудлууд бас гардаг. Зарыг тэрийг утгагүй дэлгэрүүлээд ярина. За энэ жилийн шин зүйл гэх юм бол энэ жилээс эхлээд шин Academy Award for Achievement in Casting гэдэг нэртэй. За одоо жүжигчд сонголт те casting director-ууд жүжигчд сонгодог casting director-ууд одоо Оскар хүртэж эхэлж байгаа энэ жилээс. За тэгээ анхны удаагийн ялагч нь бол одоо юуны One Battle After Another киноны casting director байж таарлаа. Cassandra Colokundis гэж одоо эмэгтэй бол анхны төрлийн Оскарын шагналыг хүртлээ. За тэгээд энэ төрөлд бол одоо sentimental value нэр дэвшээгүй нөөрэ бас л ийм сонин зүйл байсан. Ягаад гэвэл sentimental value киноны одоо үндсэн 4 жүжигчин дөрүүлээ Оскарт нэр дэвшсэн байсан энэ удаагийн Оскарт. Тэгсэн мөртлөө casting director нь нэр дэвшээгүй нь бол бас одоо ийм хачин одоо жишээ best picture-т нэг кино нэр дэвшиж найруулагч нэр дэвшээгүй байгаа нь тэрнтэй ерөнхийдөө дүүцгөөц ийм сонин төрөл бол байлаа. За шин төрлүүд гэснээс 2027 онд гарсан кинонуудад шагнал гардуулах буюу 2028 онд болох Оскараар 28 онд бас Оскарын 100 жилийн 100 дахь удаагийн Оскар болно. 28 онд болох Оскараар Best Achievement in Stunt Design гэдэг юм Оскарыг бол өгж эхлэж байгаа. Тэгээ манайхаар бол яг каскадерууд орлон тоглогчд гэдэг. Тэд нар мөн гэхдээ зөвхөн тэр биш бас одоо stunt design тэр янз бүрийн стантууд байгаа. Тэгээ stunt гэдэг бол зөвхөн action бол биш. Одоо нэг дүр нэг хаалганаас гарахдаа бүдрээд унах тэрийг хүртэл одоо дизайн хийж байгаа, тэрийг төлөвлөж байгаа, тэрийг орлон тоглогчд бас хийж байгаа те. Яг мэдээж жүжигчд өөрсдөө хийсэн ч гэсэн stunt гэж явдаг тийм. Тэгэхээр энэ төрөлд одоо stunt гэдэг stunt design гэдэг төрлөөр бол 28 оны Оскароос эхлээд гардуул эхлэж байгаа. За тэрийг нэмэхээр 25 төрөлтэй болно. Сая энэ жил бол кастинг нэмэгдээд 24 төрөлтэй болсон байгаа. За best casting дээр нэг мэдээлэл нэмж хэлэхэд best casting-ыг бол одоо 1999 онд бол одоо нэмэх талаар аль биесээр хүсэлт гаргаад одоо санал хурааж ирсэн. Тэр үед нь бол хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Тэр бол одоо бас нэлээд том одоо хил ам дагуулж исэн удаатай. За тэгээд best stunt design дээр бол бас маш олон жил маш олон одоо уран бүтээлчд stunt одоо хийдэг хүмүүс, найруулагчтэй зохиолч маш олон хүмүүс бол одоо юу яасан энэ төрлийг бол оруулахыг бол хичээж явсаар байгаад арай гэж болол одоо 28 онд бол орж ирэхээр болж байгаамаа. Stunt coordination-ыг бол 1991 оноос 2012 оны хооронд жил болгон албан ёсоор одоо санал гардаг байсан. Тэр болгоныг нь одоо хүлээн зөвшөөрдөг reject хийдэг тий. Үгүй гэдэг хариултаа бол одоо
гişүүд нь өгдөг байсан ийм бол асуудал байсан. За тэгээ тэр нь одоо 28 оноос хойш шинээр одоо шагнал өгөхөөр болж байгаа нэг юм бол мэдээ байна. За 29 оноос эхлээд Оскарын шагнал гардуулах ёслол бол дэлхийд даяараа зөвхөн Америк биш, дэлхийд даяараа YouTube-ээр үнэгүй гарахаар болж байгаа. За энэ бол одоо Оскарын түүхэнд бол бас л нэлээд том өөрчлөлт болж байгаа. За энд хүмүүсийн найдаж байгаа зүйл бол юу вэ гэхээр Оскар YouTube-ээр гардаг босны ачаар энэ хүмүүсийн яриаг тасдах те янз бүрийн олон реклам гаргах ч юм уу. Эсвэл рекламных нь гарах процесс гарах энд тэнд байх нь арай зэгцэрх гэдэг ч юм уу. Ийм зүйл байна гэж бол олон хүмүүс бол найдаж байгаа. Тэрэндээ хүрч чадахгүй гэдэг бол бас сонирхолтой асуудал. За мэдээж хүмүүсийн сэтгэл хөдлөлт заавал хараал хэлүүлэх гээд байгаа даа биш. Гэхдээ нэг юм сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд бас арай фильтр багтай болно гэсэн юм хүлээлт бол байгаа. Мэдээж одоо хүртэл бол дандаа телевизийн суугаар гарч ирсэн учраас мэдээж айгүй олон юм асуудлууд маш их байдаг байсан. Тэгэхээр тэр олон асуудлууд шийдэгдэн гэсэн найдлага байгаа. Гэхдээ яг тэр хэмжээнд хүрэх үгүй гэдэг 29 онд хэлтүүлээ. Харцгаая. За тэгээд төрлүүдээ нэг нэгээр нь яриад явъя. За best visual effect те. За visual effect гэхэр хүмүүс бас зөвхөн CGI гэж ойлгоод зөвхөн CGI биш энэ дээр бол одоо computer effect орж байгаа, special effect орж байгаа, visual effect бас орж байгаа. За special effect гэдэг бол computer effect, visual effect гэдэг бол янз бүрийн practical жиж болно те. Янз бүрийн төрлийн эффектүүд бол бүгд ордог. За тэгээд энэ төрөлд Avatar авсан, би авах хэрэгтэй кино авсан гэж бол бодож байгаа. F1, Jurassic World Rebirth, The Lost Bus болон Sinners гэсэн кино нэр дэвшсэн. Гэхдээ авах хэрэгтэй кино яалтчгүй Avatar Fire and Ash байсан. За эвлүүлэг One Battle After Another кино авсан Анди Юргенсен хүртсэн. За тэгээ энэ бас л хүртөхстэй шагнал нь байсан болоо гэж бол бодож байна. Тэгээд ер нь Best Picture Editing хоёр бол нэлээд одоо олон удаад бол хамтдаа явдсан байлээ. Ер нь 50-аас илүү хувьдаа бол editing авсан кино Best Picture буюу шилдэг киног авдаг гэсэн юм юу бол байдаг. Стат байдсан байлээ. За costume design тэгээд production design болон makeup and hairstyle буюу одоо монголоор дүр уургалт гэж ярьдаг те. Production design-ыг тайз засал гэж ярьдаг. Тэгээд costume design бол мэдээж ойлгомжтой. За тэгээд энэ гурван төрлийг гурууланг нь Frankenstein авсан. Би энд бол маш баяртай байгаа. Frankenstein бол маш үзэсгэлэнтэй кино байсан. Тэгээд энэ төрлд бол баяртай байгаа. За шилдэг зураглаачаар бол одоо Sinners киноны зураглаач Orm Durald Arkapaw авсан. За Orm Durald Arkapaw-ийн хувьд бол одоо Оскарын түүхэнд шилдэг зураглаач шагналыг хүртэж байгаа анхны эмэгтэй одоо зураглаач болж байгаа. За энэ бол одоо маш том түүхийг бүтээсэн. За өмнө нь бол хамгийн анх удаага эмэгтэй зураглаач нэр дэвшсэн нь бол 2017 онд гарсан Mudbound киноны зураглаач Rachel Morrison 2018 онд Оскар нэр дэвшижсэн байдаг. За Rachel Morrison бол дараа нь 2018 онд гарсан Black Panther киноны зураглаачаар ажилласан. За сонирхолтой нь Orm Durald Arkapaw гэж энэ уран бүтээлч бол одоо бас Black Panther Wakanda Forever киноны зураглаачаар ажилласан. За Loki цувралын season 1-ийн зураглаачаар бас ажиллаж исэн байдаг. За нэмээд одоо The Last Showgirl, Assassin's Creed, Teen Spirit, Palo Alto гэх мэт ийм сонирхолтой кинонуудын зураглаачаар бол ажиллаж байсан юм уран бүтээлч. Sinners киноны зураглаачаар бол Оскар хүртлээ. Тэгээд бас Orm Durald Arkapaw-ийн acceptance speech тэ одоо шагнал хүртчихэд ярьсан ярианаас их гоё байсан. За тэгээд тэр дундаа одоо энэ зааланд байгаа, танхимд байгаа бүх эмэгтэйчүүдийг босооч гэж одоо хүссэн юм хэсэг бол айгуу гоё байсан. Тэгээд
та бүхэн байгаагүй бол энэ салбарын те кино урлагийн энэ одоо мундаг бүсгүйчүүд, мундаг эмэгтэйчүүд байгаагүй бол би энд байхгүй гэдэгт гэж болол одоо мэдэрч байна, бодож байна. Тийм учраас та бүхэнд баярлалаа. Та бүхэнд бас одоо баяр хүргье гэд бүх эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд бас баяр хүрсэн юм. Айгуу гоё мөч байсан мэдээж өөрөө бас түүх бүтээсэн учраас тэр бол айгуу гоё хэсэг байсан. За тэр дундуур нь бас нөгөө шагнал аваад ярьж хоорондоор нь одоо Синус киноны найруулагч Ryan Coogler оромдор бол Dark Point бас одоо хүүг нь нэлээд хойд хэсгээс очиад ивэрж аваад өргөөд ойрхон авчирч одоо ээжийнх нь одоо тэр гоё түүхэн гоё хэсгийг одоо шагнал авч байгаа гоё мөчийг бол үзүүлсэн бас юм хөөрхөн жижиг Оскарын гоё мөч байсан. За тэгээ мэдээж Frankenstein бол одоо дүр хувиргалт тайзны дизайн болон тайз заслуулан костюм дизайн 3-т авсанд нь бас баяртай байна. За зураглаачаар Sinners-ийн найруулагч авсанд бол маш баяртай байгаа. Үнэхээр авах ёстой уран бүтээлч нь байсан. Гэхдээ ойрхон өрсөлдсөн гэж хэлэх юм бол миний хувьд шүү дээ, тий. Миний хувьд бол Train Dreams кино шилдэг зураглаачаар авахд бол бас гайхааргүй байсан. Adolfo Veloso гэж уран бүтээлчийн зураглал үнэхээр шүтмэр гайхалтай байсан. Гэхдээ Sinners авахд бол ерөөсө харамсах гайх юм байхгүй. Тэгээд авах ёстой хүн нь авлаа. Авах ёстой хүн нь авснараа бас давхар түүх бүтээж байгаа юм сонирхолтой зүйл боллоо. За best casting түрүү ярьсан. За best sound-ыг F1 авсан. За F1 авсан нь бол бас л сонирхолтой төрөл байлаа. Тэгээд энэ дээр бол One Battle After Another, Frankenstein, Sinners болон Sirat гэсэн испан кино нэр өрсөлдсөн боловч F1-ийг авсан. Тэгээд F1-ийг авахд бас харамсаж байгаа зүйл байхгүй. Тэгээд sound гэснээс би бол одоо маш буянтай нэг үзэгч дагагч хүний ачаар бол одоо юу яасан? Hulu-гээс Оскар үзэх боломжтой болсон. Монголд үзэх боломж байгаагүй. Hulu өөрөө зөвхөн Америкт байдаг. Тэгээд би өөрөө VPN авч идэвхжүүлээд тэгээд тэр хүний Hulu-гээр орж болвол бас нэлээд VPN-ээ ийштэй олон сойсон тэгжээж үзсэн. Тэгээд тэр үндэ нэгдүгээрт маш их баярлалаа. За хоёрдугаарт энэ тэргээд шууд дамжуулалтыг үзэж хахад энэ шууд дамжуулалт production-ийн Оскарын sound бол F1 гэснээс sound маш муу байсан. Маш муу. Тэр Bridesmaids гэдэг 11 онд гарсан маш гоё кино байдаг. Тэрний жүжигчд гарч ирээд нэг юм ой тэмдэглэж байгаа тохиолдуулсан нэг юм фан комеди юм явсан. Тэр хэсэг дээр аудио битүү асуудал гарсан. Одоо энэ Memoriam буюу одоо нөгөө өнгөрөх жонд нас барсан одоо уран бүтээлчд ч одоо кино салбарын мундаг одоо хүмүүсийн дурсгал зориулсан хэсэг явдаг шүү дээ. Тэрэн дээр Barbara Streisand зөртэй юм яриад ингэсэн тэр хэсгийнх нь аудио байхгүй таг байсан гэд. Ер нь аудио бол энэ ивент дамжуулалтан дээр бол дэндүү муу байсан, маш муу байсан. За original song. За original song-ыг бол одоо юу авсан? Golden авсан. K-pop Demon Hunters киноны Golden авсан. За энэн дээр нэг юм асуудал гарсан. За эхлээд шууд best animated feature-ыг нь ярьчих гэж бодож байна. Ягаад тэгэхээр тэрэндээ тодорхой хэмжээнд холбоотой юм байгаа учраас би ярьчих. За бүрийн хэмжээний анимашныг бол K-pop Demon Hunters авсан. За би үзсэн хүний хувьд бол K-pop Demon Hunters дайжгүй авахд бол харамсаад байх юм бол байхгүй. Элиогоос л илүү байсан дайжгүй. Гэхдээ Little Amelie or the Character of Rain буюу монголоор бол Бяцхан Амели буюу Борооны ханз гэсэн ийм утгатай нэртэй кино байгаа. Франц анимашн. Энэ үнэхээр үзэсгэлэнтэй маш хөөрхөн гоё анимашн байсан шүү. Тэгээд үзээгүй хүмүүсээ үзээрэй гэж зөвлөхөөрөө. Тэгээд яг нь миний бодлоор үзсэн 3-аасаа энэ бол хамгийн сайн байсан. Гэхдээ K-pop Demon Hunters авахд бол ерөөсөө татгалзах зүйл байгаагүй. Би татгалзаад ах жоох. Гоё бүтээл байсан. Фан байсан. Дуунууд нь catchy байсан. Тэг хөөрхөн байсан. Тэгээд солонгос соёлын expression илэрхийлэмж ихтэй байсан. Тэрийг айгу гоё илэрхийлсэн үзүүс харуулсан санагдсан. Тэр нь бас дайжгүй байсан. Гэхдээ тийм супер кино бас байгаагүй. За тэгээд удахгүй ярих гэсэн юм руу орно. Зүгээр бас нэг сонирхолтой факт гэх юм бол 4 дахь жилдээ дараалаад Pixar эсвэл Disney-гээс одоо шилдэг анимашн төрөлд бол ялт байгуулаагүй нь бас түүхэн рекорд болж байгаа юм байна. Одоо муу амжилт болж байгаа. 2001 онд анх Shrek-ээр ихэлсэн байдаг санагдаад байна. Shrek үлээ эсвэл Spirited Away-ээр ихэлсэн байдаг үлээ. 2001 онд анх ихэлсэн байдаг санагдаж байна. Тэрнээс хойш бол одоо анх удаага 4 жил дараалж Disney эсвэл Pixar аваагүй тохиол болж байгаа юм байна. За сүүлийн 4 жилд юу авсан бэ гэх юм бол юуны Guillermo del Toro-гийн Pinocchio авсан. За тэгээд Wind Rises биш нөгөө юуны Hayao Miyazaki-гийн сүүлийн гарсан аним авсан. За тэгээд тэрний дараа Flow авсан Lative Animation. За энэ удаад K-pop Demon Hunters авч байна. За ингээд 4 өр бүтээл авч. За
За энэ төрөл дээр ингээд ялалт байгуулад найруулагчид болох Maggie Kang, Chris Applehands нар за тэгээ продюсер Michelle Wong нар бол одоо баяраа тэмдэглээд те шагналаа хүлээж аваад яриа явж байхад бол яриан дуусаагүй байхад нэг ч тийм удаан юм яриаггүй байхад нь яриаг нь таслаад хөгжим явж эхэлсэн. За тэгээд тэнцэнээс бол одоо яриан дуус үргэлжлүүлж ярьсаар байгаад тэнцээс одоо нэр бараг зүтгэсээр байгаад нөгөө хөгжим буцаад зогсоод арай гэж нэг яриаг нь бол дуусгасан бас нилээн тухгүй юм мөч бол гарсан. За тэгээд дараа нь яг Оскарын үдэн ш. За Монгол бол үрээр өглөө бол шилдэг одоо дууг авсан, 2 дахь шагналаа авсан. За шилдэг дууг авлаа. За тэнцээ хөгжмийн зохиолч, продюсер гээд олон хүмүүс хамт гарч ирсэн. За EJ гээд дуучин Ремигийн дүрт Реми те гол төр одоо яг дуучин дуулж байгаа хоолойг нь оруулсан дуунуудыг нь бичлэлсэн уран бүтээлч яриад. За тэгээд дараа нь продюсеруудын нэг бол одоо юу хэлэх гээд үг хэлэх гээд явсан чинь шууд тасалсан. Шууд ингээ хөгжим явж эхлэнгүүтээ. Тэгээ хөгжим явж эхлэн EJ бүр ингээд яг энэ EJ-гээ дуучин бүр ингээ please тэ ингээд үгийг хэлүүлчихэд хажууд нөгөө нэг продюсер бүр ингээ зох үсчээд бүр ингээ please гээд энэ хүмүүсийн чинь хувьд ямар гоё мөч байгаа хэлээ те. Тэгж яхад бүр ингээ зүтгэж тэгж явсаар шууд хөгжим явуулгадаа бүр гэрлийн унтраагаад тэгээ бүр реклам явуулаа. Рекламны пауз эхлүүлээд ингэсэн. Энэ бол энэ Оскарын бол одоо маш том доромжлол байсан. Уул нь шилдэг дуу төрөл бол одоо презентацийн нь гоё ихсэн. Ягаад гэвэл одоо домогт дуучин Lionel Richie гарч ирж одоо танилцуулсан буюу одоо презент хийсэн, гардуулсан тэр бол гоё байсан. Тэг Lionel Richie 76 настай өнгөд бол одоо этгээр худалчунд хажууд нь зэрэгцээ зогсоод би өгшин харагдахаар ийм одоо цэмгэр цих харагдаж байна лээ. Тийм тэгээд өмнө нь бол одоо White Nights гэж кинон зориулж бичсэн Say You Say Me гэдэг дуугаараа бол 1986 онд буюу 40 жилийн өмнө Оскарын шилдэг дууг бол хүртэж байсан. Ийм одоо уран бүтээлч маань бол юу яасан презент хийгээд гоё ихлүүлсэн уг нь. Тэгээд энэ дээр нэг юм сэтгэл байна л да. Одоо Оскар жилээс жил ингэдэг. Яадаг вэ гэхээр одоо жижиг гэж яриад байгаа. Өөрөөр хэлбэл одоо гол дүрийн жүжигчин, туслах жүжигчин, найруулагч, зохиолч шилдэг кино гэснээс бусад төрлүүдийг яриад байгаа байхгүй юу те. Тийм төрлүүд дээрээ ялж байгаа хүмүүстэй ач холбогдол өгдөггүй. Ер нь бол Оскар winner л бол winner байх хэвээр. Тийм үү? Тэр нь Шаламе байна уу, Дензел Вашингтон байна уу, Спилберг байна уу, эсвэл нэрийг та бид нар өмнө нь хизээч сонсож байгаагүй animated short хийсэн Крис Лавис, Мачек Счеборский, Шербовский байна уу хамаагүй. Тэр хүмүүсийн од байна уу үгүй хамааралгүйгээр адилхан уран бүтээл төрөвж байгаа, адилхан хөдөлмөрлж байгаа тэрийгэ адилхан уран бүтээлч хүмүүсээр үнэлүүлээд шагнал хүртэж байгаа. Энэ хүмүүст хандах хандлага зохион байгуулалт талаас, найруулга, үйл ажиллагаа талаас, систем талаас, бодлого талаас адилхан байх хэрэгтэй. Тийм үү? Гэтэл тийм байдаггүй. Тэр нь өөрөө үзэгчд донд, фэнүүд донд, энгийн хүмүүс донд байдаг асуудлыг үүсгдэг. Одоо жишээ нь хөлбөмбөг төр ч гэсэн тэгдэг те. Жижиг баг тэр хин хамаатай, тэр цомын тоглолт, тэр юм ямар хамаатай. Тэр нь байхгүйгээр том нь байхгүй гэдгийг ойлгож харах хэрэгтэй тийм үү. Одоо мэдгүй юу байдгийг аваргууд дийлэг гэдэг тэмцээн дэлхийн аварга те твүүд байхгүйгээр улсууд байхгүйгээр би гудамжин тоглож байгаа жоохон хөвгт байхгүйгээр тэр дээр байхгүй гэдэгтэй адилхан энэ ч яг энэ бусад уран бүтээлч байхгүй болвол бусдын ч адилхан байхгүй гэдгийг ерөөсөө хардаггүй. Энэ бол маш том асуудал байдаг. Би энд бол маш дургу, маш их бухимддаг. Энийг талаар олон ч хүмүүс одоо энэ хэвлэл мэдээллийнхэн орчин үед бол одоо сошиал медиа шүмжсээр байгаа. Тэгээ энэ нь яваандаа засагдана гэж найдаж ин. Гэхдээ яг үндэ би гэхэд л засагдана гэж найдаж ин гээл 10 гаруй жил одоо жоохон хэтрүүлж хэлэхэд 20 жил болж байна. Тэгээд тэр YouTube дээр гарч ирэхээр гайгүй болно гэж бас найдаж ин тийм ээ. Түүнээс биш одоо энэ дуун дээр ажилласан ч юм уу эсвэл live action short одоо юу байдгийг одоо жижиг гээд байгаа өөртөө жижиг болгоод байгаа байхгүй юу гол нь те энэ хандж байгаа хандлагаасаа бол жижиг гэж байх ёсгүй шүү дээ те тэр төрлүүдэд түрүүн хэлсэн энэ уран бүтээлч хүмүүс илүү дутуу хөдөлмөрсөн юм уу Майкл Би Жордонгоос эсвэл одоо юу гэдгийг Джесси Племенс Пол Томас Андерсонгоос илүү бага авьяастай хүмүүс юм уу үгүй шүү дээ тийм биз дээ те тэгэхээр энэ бол одоо байж болохгүй юм шудраг бус маш одоо муухай тэгээд юм доромжилж байгаа ядж байгаа K-pop Demon Hunters дээр бүр 2 удаа тий энэ бол одоо байж боломгүй доромжлол ийм одоо муухай зүйл бол байсан маш одоо ийм байж болохгүй зүйл байсан. За дээрэс нь түрүүний хугацаа гэдээ ярьсан тий хугацаа айгу урт байдаг богиносхийг хичээж байгаа гэл одоо ийм bullshit юмнууд байна л да одоо тий шал худлаа юу яаж байгаа юмнууд байна л да. Одоо жишээ нь богиносхын төлөө ингэж байгаа гэсэн. Одоо жишээ нь
оригинал дуунууд. За Golden авсан төрөл те. Энэ төрлөөс энэ жил ингээд зөвхөн 2 дуу л одоо перформанс явнаа гэж зарласан. Одоо K-pop Demon Hunters киноны Golden гэдэг дуу, Sinners киноны I Lie to You гэдэг 2 дуу л явнаа. За энэний шалтгаан нь бол одоо ингээд дэлхийн нийтээрээ кино урлагт ингээд амар их юм нөлөөсөө 2 дуу, дээрээс нь одоо энэ шагналаар дуслыг богинохон байлгах. Гэхдээ энэ бол бас шудраг бус байж болохгүй зүйл. Ягаад тэгэхээр 5 дуу нэр дэвшиж байгаа. 5 дуу өрсөлдөж байгаа. За яг хөө мэдээж хүмүүс I Lie to You, Sinners-ийн дуу, тэгээ K-pop Demon Hunters-ийн 2 дуу бол одоо favorite те ялах магадлал өндөр, илүү popular, илүү олон хүнд хүрсэн, ялангуяа Golden ийм байсан. Тэр нүнэн гэхдээ л түрүүн хэлсэн. Шагнал нэр дэвшсэн бол нэр дэвшсэн. Хандлага нь адилхан байх хэвээр. Тэгэхэд нөгөө 3-ыг бол одоо байхгүйгээр зүгээр ингэж энэ 2-ыг бол одоо перформанс явуулна гэдэг зарласан. За энэтэй холбоотойгоор бол одоо Diane Warren гэж хөгжмийн зохиолч, дууны зохиолч одоо өөрийнх нь дуу бас нэр дэвшсэн байсан хүн бол хэлсэн байсан. Нэг бол бүгдээрээ нэр дэвших хэрэгтэй. Биш дуул одоо перформанс явахдаа нэг бол аль нь ч явахгүй байх ёстой. Энэ шудраг байх ёстой. Нэгэнт л нэр дэвшиж байгаа бол адилхан тэнцүү харах ёстой. Энэ бол байж болно гэж зүйлээ гэдэг ийм мэдээллийг бол хийсэн би тэрнтэй. Diane Warren-тэй олон юм дээр санал бол нийлэхгүй. Ер нь жоохон хэцүү хүн л дээ. Гэхдээ энэ дээр бол 100% санал нийлнэ. Тэгээ тэр бол бас нэг том асуудал байсан. Тэгээ ялангуяа Оскарыг ингээ үзэх юм бол дунд нь хугацаа нэмсэн, нуушсан, шаардлагагүй зүйл зөндөө байхад тэднэрийг хасаад энэ дуунуудаа оруулах тэр acceptance speech-үүдээ яриулах юм хийхгүй байж ингэж байгаа бол бас асуудалтай. За дээрээс нь тэр хугацаа гэдэг дээр өнгөрсөн жил Adrien Brody жишээ нь 5 минут 40 секунд юу ч хамаагүй хүнд ч хэрэггүй юм ярьсан. Matthew McConaughey байна. Гой жүжигч авах хэрэгтэй байсан Dallas Buyers Club-оор. Гэхдээ аваад бас хэдэн минут үлээ маш олон минут аюулгүй сонирхож юм яриад ингээд өнгөсөн. Гэхдээ арай Adrien Brody үзэхгүй. Тэгэхээр тэр мөрний балансыг олж ингэж яахгүй бол бас ийм асуудал бол гарч байна. За тэгээд үргэлжлүүлье. Best live action short те бодит зураг авалтад кино гэж бол би тодорхойлоод байгаа. Бодит зураг авалтаа богино хэмжээний кино төрөлд бол 2 бүтээл ялж санал тэнцсэн нэг юм сонирхолтой тохиолдол болсон. За тэгээд комеди жүжигчин зохиолч, Оскар нэр дэвшсэн зохиолч, жүжигчин Kumail Nanjiani яг танилцуулсан энэ хэсгийг тэгээд өөрөө хэлсэн яг тий. За ёстой би тоглоомч ядах нэг комедийн бол хүмүүс тоглоно гэж тий. Өстой тоглоогүй шүү би тоглоогүй яг ингээ 2 кино тэнцсэн байна. Тэгээд хэдүүлээ юу яа маш тайвнаар ингээд хэдүүлээ танилцуулъя. Би эхлээ нэг ялагчийг хэлнэ, дараа нь 2 дахь ялагчийг хэлнэ. За тэгээ ингээд эхний ялагч нь The Singers гэдэг кино Netflix дээр орсон байлээ. За тэгээд одоо Second Oscar Goes to гэдгийг бол анхудаа сонссон. Тэгээд 2 дахь Oscar нь Two People Exchanging Saliva гэдэг кино хүртээд ингээ 2 кино бол яг энэ төрөлд Оскар өгсөн бас нэг сонирхолтой байсан. Тэгээд 2 дахь нь хэлэхдээ бол бас нэг сонирхолтой гоё хийсэн юм. Kumail Nanjiani ironic гэдэг чинь айгүй сонирхолтой юм те ингээд богино хэмжээний төрлийн одоо юу вэ киноны төрөл нь 2 дахин хугацаа авч байгаа нь хөгжилтэй байна гэх ийм нэг юм хэлснээс гоё байсан. За өмнөх тохиолдлууд юу байсан бол гэж мэдээж таадмаа сонирч байгаа. Оскарын 98 удаагийн Оскарын түүхэнд бол энэ бол дөнгөж 7 дахь удаагаа л одоо ямар нэг шагнал одоо юу яаж тэнцэж байгаа тохиолдол юм байлээ. За анхны удаа нь бол 1932 онд болсон Оскар байсан. За тэрэн дээр бол одоо гол дүр ихтэй жүжигчин төрөлд. The Champ киногоор Wallace Beery гэж жүжигчин. За тэгээд Dr. Jekyll and Mr. Hyde киногоор Frederick March гэж 2 жүжигчин бол тэнцэж хоёулаа хүртэж ирсэн байлээ. 1949 он богино хэмжээний баримтат кино төрлөөр бол A Chance to Live болон So Much for So Little гэдэг 2 бүтээл тэнцэж бол хүртэж юм байна. За тэгээ баг 20 жил дахиж давцахгүй явж байгаа 1968 онд хамгийн алдартай тохиолдол нь 1968 онд The Lion in Winter киногоор Katharine Hepburn, за тэгээд Funny Girl киногоор Barbara Streisand хоноор одоо тэнцэж хоёулаа гол дүрийн эмэгтэй жүжигчин одоо төрөлд бол шагнал хүртэж байт юм билээ. Энэ бол нэлээд алдартай ийм төрөл байгаа. За мэдээж Barbara Streisand энэ Оскараар бол одоо нас орсон уран бүтээлчтэй дурсгалын хэсгийг бол хэсэг дотор айгүй олон хэсэг байсан. Тэрний нэг хэсгийг бол ахалж одоо яриа хийж бас дуулсан. За 1986 онд Best Documentary төрөлд бол Down and Out in America, за тэгээд Artie Shaw Time is all you've got гэсэн 2 баримтат кино тэнцэж шагнал хүртсэн байт юм байна. 1994 онд богино хэмжээний бодит зураг авалттай кино буюу одоо яг саяны төрөлтэй адилхан төрөлд
Franz Kafka's It's a Wonderful Life. За тэгээд Trevor гэсэн хоёр кино тэнцэж авсан байдаг. За саяны тохиолдлоос өмнөх хамгийн сүүлд болсон 2012 онд шилдэг дууны эвлүүлэг буюу Best Sound Editing төрөлд Zero Dark 30 кино болон одоо Skyfall киноны эвлүүлэгчид бол тэнцэж адилхан шагналыг бол хувааж исэн тохиолдол гарч исэн байт юм байна. За энэ бол ингээд 7 дахь удаага болж байна. За тэгээ animated short-ыг бол одоо тэр үе random хөрхийн нэрээр дурдсан Chris Lavis болон Maciek Szyrbowski гэж хоёр уран бүтээлч бол хүртсэн The Girl Who Cried Pearls гэж киноор хүртсэн. За богино хэмжээний баримтат кино төрөлд бол All the Empty Rooms гэж одоо тэр бүх хоосон өрөөнүүд гэсэн юм одоо утгатай нэртэй баримтат кино хүртсэн. За энэний одоо хамгийн том зүйл нь юу байсан бэ гэх тэр Netflix дээр байгаа шүү. Энэ бол одоо Америкийн нэгдсэн улсын маш том одоо цагийн ерөн түүхэндээ байсан. Гэхдээ одоо цагийн том асуудал буюу одоо энэ галт зэвсгийн одоо асуудал байгаа тийм галт зэвсэгтэй ялангуяа энэ school shooting буюу одоо энэ сургуулиудаар энэ галт зэвсгийн халдлагууд болдог юм асуудлууд бол хэтэрхий их байдаг юм норм болчихсонтэй харамсалтай. За тэгээ энэ ийм одоо нөхцөлд хүүхдүүд нь нас барсан айлууд за тэгээ тэр нас барсан хүүхдүүдийн өрөөнүүд нь яаж одоо хоосорсон яаж цаг хугацаанд гацаад үлдчихсэн байгаа талаар юм богино хэмжээний баримтат кино байгаа 30-40 минут байсан санагдаад байна. Тэгээд энэ дээр бол одоо энэ Оскар хүртэж байгаа одоо хамт гарч ирсэн хүмүүсийн нэг нь бол Gloria Casares гэж эмэгтэй гарч ирсэн хамт. Тэгээд Gloria Casares-ийн ярьсан яриа бол бас айгуу чухал байсан. Тэрэн дээр ингээд охин нь Jackie гэдэг 9 настай охин нь бол одоо сургуультаа хичээл дээр явж байгаа буудуулж нас барсан. Тэгээд тэр өдрөөс хойш бол миний охины өрөө бол ингээд цаг хугацаанд гацчихсан. Тэгээд миний охин бол одоо зүгээр нэг мэдээний гарчиг болол биш ээ. Тэр охин маань бол бидний амьдрал бидний гэрэл байсан. Бидний гэрэлтэй байгаа. Тэгээд одоо байсан гэдэг утгаар хэлээгүй гэдэг энэ засаж байгаа шуучлаараа. Тэгээд одоо галт зэвсгийн одоо violence те энэ асуудал бол одоо Америкийн нэгдсэн улсад хүүхдүүд болон өсвөр насныхны хамгийн их амиа алддаг шалтгаан. Энэ бол одоо бүр аимшигтай те. Ийм шалтгаан байна. Тэгээ бид нэр хэрвээ дэлхийн нийтээр Америкчууд маань одоо энэ хүүхдүүдийн хоосон өрөөнүүдийг үүсгэх юм бол Америк одоо өөрчлөгдөнө гэж найдаж байна гэж итгэж байна гэж ийм яриаг бол хийсэн бас нэлээ юм одоо хүнд ч гэсэн гоё яриа болол байсан. За баримтат кино. Бүрийн хэмжээний баримтат кино төрөлд бол Mr. Nobody Against Putin. Одоо Путиний эсрэг хинч биш, ноён хинч биш гэсэн утгатай юм да тий. Ийм баримтат кино хүртсэн. За тэгээ уран бүтээлчд нь продюсерууд нь байсан. Дээрээс нь одоо энэ киноны гол сэдв болох одоо тэр Mr. Nobody буюу хинч биш, ноён хинч биш гэж байгаа хүн Павел Таланкин гэж одоо багш хүн баг. За энэ хүн бол одоо ялангуяа Украиний Украиныг эзлэхийг оролцсон энэ дайн эхлүүлсний дараагаар бол одоо Путиний засаг бол Оросын бүх талаас бол одоо пропаганда явуулж эхэлсэн, түүхийг өөрчилж эхэлсэн, үнцэрхэг үзлийг одоо дэвргэх одоо суурийг тавьж эхэлсэн юм бодлогоодыг бол явуулж эхэлсэн баг. За тэдний нэг нь бол одоо энэ баг дунд ахлах ангийн одоо сургуулийн бичиг одоо хичээлийн ном сурах бичгүүдийг бол бичгүүдэд өөрчлөлт оруулсан тийм ийм асуудлууд бол гарсан. Үүнийг энэ багш бол одоо эсэргүүцсэн тухайн юм баримтат кино. За тэгээд энэ киногоор бол Оскар хүртсэн. Тэгээд энэ нэг зураг авалтын маань нууцаар хийгээд ингээд болгосныхаа дараа бол цугтааж Оросоос гарсан. Тэгээд одоо амьд зэрүүн гайгуугаасаа гэж найдаж байна. Одоо ямар санда Путин дүүлэх гэдэг юм үг байдаг болчиход байгаа шүү дээ тий. Тэгээд Путин дүүлчихгүй байгаасаа гэж найдаж байна. Тэгээд энэчнээс продюсеруудынхаа нэг нь бас их гоё үг хэлсэн л дээ. Шууд орчуулах сайт ч юм уу ямар орчуулахаар бас гоё орчуулахгүй лээ зүгээр би утгачлаад ярив. Хүмүүс бол юу яадаг? Ус их орноо маш жижиг хүлээн зөвшөөрлүүдээр, маш жижиг үйлдэлүүдээр алддаг. Тэ? Бид нар засгийн газар нь хүмүүсийг гудамжинд хөнөөж яхад бид нар тэрнийг эсэргүүцэхгүй байснаар, тэрийг хүлээн зөвшөөрснөөс, тэрийг норм гэж хүлээн зөвшөөрж ингэж явснаар бол одоо бид нар улсаа алддаг. Олигархууд хэвлэл мэдээлэл болон гол мэдээ урлаг тэр бүхнийг контролдоо аваад бидний юу үзэх, юу мэдэх, юу уншиж харах тэр бүхнийг контролдоод ирэхэд бид нар улсаа алддаг. Тэгээд хинч биш хүн ч гэсэн уулна. Цагаа тулах юм бол одоо бодсноос ч маш хүчтэй шүү гэсэн юм утгыг илэрхийлсэн. Жохон модон орчуулсан бол уучлаарай. Яг харж байгаа яачлаа. Тэгээд энэ бол бас айгүй энэ Оскарын бас айгүй чухал яриа. Одоо acceptance speech те одоо шагнал хүлээж аваад ярьсан яриануудын нэг байсан. За
Best International Feature Film буюу олон улсын кино төрөлд Sentimental Value хүртсэн. За энэ жил бол аль ч кинон авсан гайхааргүй ийм одоо супер өрсөлдөөнтэй байсан, нэр дэвшээгүй супер кино хүртэл байсан. No Other Choice Park Chan-wook найруулагчийн Lee Byung-hun тоглосон No Other Choice бол нэр дэвшээгүй бас л одоо ийм нэлээд шууган дагуулсан болсон. Гэхдээ энэс хасахад бас одоо хэцүү ийм кинонууд бол байсан. It Was Just an Accident, Secret Agent, The Secret Agent, Sirat болон The Voice of Hind Rajab гэсэн кинонууд нэр дэвшээд шагнад хүрцэнгүү. За хүрцэн кино нь бол Sentimental Value байлаа. За тэгээд юу гэх юм тэрээр найруулагч бол ялчаад бас их гоё юм бол ярьсан л да. Ярьсан юм дунд нь гоё юм байсан. За тэрний нэгийг нь бас нэг орчуулад орчуулснаа уншээ. За энэ дээр бол Америкийн нэгдсэн улсын гайхалтай зохиолч, бичээч, writer James Baldwin-ы бидэнд сануулснаар бүх насанд хүрэгчид бүх хүүхдүүдийн өмнөөс хариуцлага хүлээх үүрэгтэй. Тийм ч учраас үүнийг нухацтай хүлээж авч үздэггүй улс төрчдөд саналаа өгөхгүй байцгаая гэж ингэж болол юм одоо гоё зүйлийг бол чухал зүйлийг бас хэлсэн. За тэгээд бас энэ төрлийг одоо презент хийсэн гардуулсан хүн бол Priyanka Chopra болон Javier Bardem найруулсан. За Javier Bardem бол хоёр юм тэмдэг зүйлсэн гарч ирсэн. За нэг нь бол юм Палестинчуудыг одоо төлөөсөн Палестинчуудтай нэгдмэл байгаагаа илэрхийлсэн юм тэмдэг байсан. За нөгөөх нь No a la guerra гэж юм бичиг байсан. За No a la guerra гэдэг бол одоо дайнд үгүй гэж хэлж байна. Дайнд үгүй гэж хэлцгээе гэсэн юм бичиг байсан. За тэр нь бол одоо мэдээж яг одоо Иранд болж байгаа, Иранд халдж байгаа энэ дайнтай холбоотой мэдээж юу байгаа сэтгэл байгаа. Javier Bardem-ийн үед за тэгээ мэдээж Палестинчуудтай нэгдмэл байгаа илэрхийлж байгаа мэдээж ойлгомжтой. За энэ дайнд үгүй гэж хэлцгээе гэсэн нүрээтэй юг бол яг энэ тэмдэгэ өөрөө 2003 оны Оскараар эрэхтэй бас одоо юм зүгцэн ирж байсан. За тэр 2003 онд бол Иракийн дайныг эсэргүүцэж байсан. Тэгээд яг Оскар болж авах үед бол Иракийн дай болж исэн тэр үед Оскар хүртсэн Майкл Муур бол одоо шилдэг найруулагч юм. Шилдэг уучлаарай баримтат киноны бүрийн хэмжээний баримтат кино одоо төрөлд Оскар хүртчихэд George W. Bush одоо Хүү Буш гэдэг шүү дээ бид нар явд тэ. Хүү Бушийг маш том эсэргүүцсэн юм одоо яриа өгжсэн бас нэлээд алдартай ийм тохиолдол байдаг. За тэгээд шууд гарч ирэнгүүт амын төрөнд No to War and Free Palestine гэж эхлүүлсэн. За энэ бол бас л Оскарын том хүчүүдийн нэг байсан. За тэгээд Sentimental Value авсан бас гоё мөч байлаа. За шилдэг сэдвүүлсэн зохиолыг One Battle After Another авсан. За энэ нь бол одоо Paul Thomas Anderson найруулагчийн гайхалтай уран бүтээлчийн анхны Оскар байж бол таарсан. За шилдэг оригинал зохиолыг Sinners авсан. Ryan Coogler-ийн анхны Оскар байсан. За тэгээд Оскарын түүхэнд бас одоо шилдэг зохиол төрлөөр Оскар хүртэж байгаа хоёр дахь одоо Африк гаралтай уран бүтээлч болж байгаа. Өмнө нь бол Get Out киногоор Jordan Peele хүртэж байсан байдаг. За шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчэнд бол одоо 75 настай Amy Madigan хүртсэн Weapons киногоор. За өмнө нь бол яг 40 жилийн өмнө буюу одоо яг Lionel Richie-г Оскар авч байхад 1986 онд Amy Madigan бас Оскарт анх удаага бол нэр дэвшижсэн байдаг. Ингээд олон жилийн карьертэй жүжигчний дөнгөж хоёр дахь одоо нэр дэвшилт за тэгээ анхны Оскар бол болж байгаамаа. За тэгээд туслах дүрийн эрэгтэй жүжигчин төрөлд Sean Penn хүртсэн. За Sean Penn-ийн хувьд бол дөрөвсөн 3 дахь Оскар нь болж байгаа. За 3 дахь Оскар авж байгаа 4 дахь эрэгтэй жүжигчин болж байгаа. Өмнө нь Daniel Day-Lewis, Jack Nicholson болон Walter Brennan гэсэн жүжигчд бол одоо 3 Оскар авсан жүжигчд байдгаа эрэгтэй жүжигчдээс. За тэгээд Kieran Culkin одоо өнгөрсөн жилийн Real Pain киногоор шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин төрлөөр авсан жүжигчин шүү дээ. Тэгээд энэ жил танилцуулаад мэдээж Sean Penn бол ирээгүй байсан. Тэгээд тэрийг хэлэхтэй болохоор за Sean Penn бол өнөөдөр ирж чадсангүй. Гэхдээ магадгүй ирэхийг хүсээгүй байж болно. За тэгээд би өмнөөс нь шаглалыг авчяа гэдэг өнгөрсөн. Тэм жижигхэн жок хэлээд амжсан бас хөгжилтэй мөч бол байла. За гол дүрийн эмэгтэй жүжигчин бол энэ жилийн Оскарын хамгийн одоо бараг л тодорхой болчихсон ийм төрөл нь бол байсан. За энэ тэгээд энэ төрөлд бол Jesse Buckley жүжигчин, Ирланд жүжигчин Jesse Buckley авлаа. Тэгээд түүхэндээ анх удаага Ирланд жүжигчин, эмэгтэй жүжигчин хүртэж байгаа нь энэ байсан. За өмнө нь бол Saoirse Ronan олон удаа нэр дэвшсэнийг бол таад маань мэдгүй байхгүй Ruth Negga гэж жүжигчин бас нэр дэвшижсэн байдаг. За ингээд анх удаага Оскар хүртсэн Ирланд жүжигчин эмэгтэй болж байна. За Daniel Day-Lewis бол эрэгтэй талд нь бол байж байгаа тийм ээ. За тэгээд Hamlet киногоор бол одоо хамгийн тодорхой болцсон байсан төрөл бол ялтч байна байсан. Тэгээд дээрэс нь бас нэг сонирхолтой түүхэн амжилт бүтээсэн юу вэ гэхээр ердөөсөө
түүхэндээ дөрөвдөх одоо юм сонирхолтой амжилтыг бүтээж байгаа жүжигчин болж байгаа. За тэрний юу вэ гэхээр Big Five гэж хэлдэг одоо юм төрлүүд байдаг яг жүжигчдийн гол дүрийн жүжигчдийн. За тэрний юу вэ гэхээр өмнө нь байдаг Screen Actors Guild Award буюу одоо Actor Award болсон дэлгэцийн жүжигчдийн нэгдлийн шагнал гэж байгаа. Одоо зүгээр жүжигчдийн шагнал гэдэг нэртэй The Actor Awards болсон. За Actor Awards. За Golden Globe буюу алтан бөмбөрцөг. BAFTA буюу Британий кино академийн шагнал. За The Critics' Choice Award буюу одоо шүүмжлэгчдийн шагнал. За тэгээд Oscar. За ингээд нэг бүтээсэн дүрээрээ нэг жилд нэг Oscar season-д энэ 5 шагнал гардуулах ёслоос Best Actress төрлийг тавуулан нь авсан ердөө дөрөвдөг жүжигчин болж байгаа маань. За өмнө нь бол 2006 онд гарсан The Queen киногоор Helen Mirren авч исэн, 2010 онд гарсан Black Swan киноны гол дүрээрээ Natalie Portman авч исэн бол 2013 онд гарсан Blue Jasmine киногоор Kate Blanchett энэ бүх төрлүүдэд авч байжээ. За ингээд энэ гурван араас ороод хэн болвол Jesse Buckley дөрөвдөг жүжигчин болол болж байна энэ төрөлд. За тэгээд хамгийн бараг тодорхой байсан төрөл нь байсан. За Best Actor гол дүрийн эрэгтэй жүжигчин төрөлд болол Michael B. Jordan хүртсэн. За энд бол би хамгийн их баярсан хамгийн их сэтгэлүүд гаргасан байсан. Би анх Michael B. Jordan-ыг бол одоо Chronicle киногоор үзчихсэн. Chronicle киноны туслах дүр байдаг, маш гоё дүр байдаг. Тэрнээс хойш Creed гээл тэгээд ерөөсө зогсоогүй Black Panther, Creed 2 гээл те. Зогсоогүй тэгээд Michael B. Jordan-ууд бол миний бас айгүй хайртай гоё жүжигчин. Орчин цагийн айгүй хайртай жүжигчин. За тэгээд би бас одоо Smokestack-ийн ихрүүдийн дүрээрээ бол би авах хэрэгтэй байсан гэж бас бодож байна. Авахд бол гайхгүй үнэхээр мундаг байсан. Гэхдээ бол одоо Wagner Moura-г авах юм бол бас гайхааргүй юм байсан. За Timothée Chalamet гэсэн Marty Supreme-ээр авахд бол бас гайхааргүй байсан. Миний хувьд бол Michael B. Jordan авах хэрэгтэй. Яг одоо номер 1 сонголтод бол байсан. За DiCaprio бол би нэр дэвшгэдэж бас ер нь жоохон хэтрүүлэгтэй санагдаж байсан. За Ethan Hawke-ыг бол би үзээгүй байсан учраас бас мэдгүй байна. Тэгээд Timothée Chalamet нөгөө нэг балет театрыг одоо доромжилсан яасан гэсэн нэг юм асуудал гэсэн. Нэгдүгürt тэр одоо яриа мэрэ явагдаад нэг интернетээр ингээд яваад ихэлсэн үе бол аль хэдийн Оскарын санал хураалт бол дууссан байсан. Тэгэхээр тэр бол нэгдүгürt нөлөөлөөгүй гэсэн үг. Хоёрдугаарт контекст нь бас жоохон өөр гэж бодож би хэдүүлээд бүр хитрхи далигаад яг уу Timothée Chalamet-ийн эгч болон ээж нар нь балетчин хүмүүс байдаг. Тэгээд өөрөө бас бүжгийн одоо юутай суйртай. Тэгээд яг тэр яриа юм харах юм бол бас яг нэг шууд бүтэн доромжлоод те ингэж болол бас яриаггүй зүгээр кино урлагийг мейнстрим хэмжээнээсээ унчихгүй те кино урлаг одоо ингэж балет театр шиг ингээд аврах хэрэгтэй бид нар ингэх хэрэгтэй байна гэж ярих хэмжээнд хүрчихвэдэ гэсэн утгатай юм бол ярьсан. Гэтэ санаа нь зөв байсан боловч яаж ярьсан ямар үг сонгосон бол маш буруу байсан. Тэрийгэ ч өөрөө ер нь анзаарсан харагдсан. Тэгээд ер нь бол тэгж бодож int бид бол тэрийг бол нөлөөлөөгүй гэж бодож. За шилдэг найруулагч төрөлд Paul Thomas Anderson мөн авсан. Энэ оройны энэ үдшийн Монголын өргөлөөний Paul Thomas Anderson-га 2 дахь Оскар байсан. Би бол хувьдаа бол Ryan Coogler-ыг авсан бол гэж бас бодсон. Би бол One Battle After Another-ыг Sinners-ээс илүү кино гэж бодохгүй байна. За би Best Picture төрөл дээр яг кинонууд дээр нь ярих гэж бодож байна. За найруулагч дээр бол би дор хаяж 3 найруулагчийг бол PTA-с илүү ажил хийсэн гэж бол одоо бодож байна. Яг мэдээж уран бүтээлийг субъектив учраас харьцуулах хэцүү. Гэхдээ нэгэн л одоо award байгаа юм чинь тэгээд би бол илүү хийсэн гэж одоо Chloe Zhao найруулагч Hamnet кино. За Joachim Trier Sentimental Value, Ryan Coogler Sinners гэсэн кинонуудаар би бол авах одоо Paul Thomas Anderson-аас илүү байсан гэж бол бодож байна. Paul Thomas Anderson агуу уран бүтээлч. Тэрнтэй бол марх зүйлгүй. Карьертаа бол Оскар авсан байх ёстой уран бүтээлч тий. Гэхдээ One Battle-аар бол байгаагүй. Ялангуяа энэ хүмүүстэй харьцуулахад. За тэгээд Josh Safdie, Marty Supreme-ээр би бол яг энэ хоёр зэрэгцээ байж магадгүй гэж бол бодсон. За шилдэг кино. За шилдэг кинод One Battle After Another авсан. Миний хувьд бол одоо disappointing буюу одоо юу гэх юм харамсалтай зүйл бол байсан. Ягаад гэвэл би Sinners-ийг авах хэрэгтэй гэж бол хувьдаа бодсон. За тэгээд би бол One Battle After Another-оос илүү гэж хэлж болохоор кинонууд нэрлэх юм бол Hamnet-ийг бол би илүү гэж бодож байна. Одоо Best Picture төрөлд ч тийм Secret Agent-ийг би илүү кино гэж бодож байна. Sentimental Value илүү кино гэж бодож байна. Sinners-ийг би авах хэрэгтэй байсан гэж бодож байна. Train Dreams илүү кино байсан. За Marty Supreme, Frankenstein хоёрыг бол би нэг дутхгүй гэж бодож. Би Frankenstein-ыг бол илүү кино гэж бодож байна. One Battle After Another-оос. За One Battle-ыг үнэхээр гүйцэхгүй гэх юм бол Begonia F1 2 л байх. Яг үнэндээ. Тийм. Миний сэтгэл бол ийм байна. Шилдэг кино төрөл дээр бол тэгээд бас жоохон харамсалтай л санагдаад байгаа надад бол. Гэхдээ Paul Thomas Anderson одоо 3 Оскар хүртэхэд бол үнэхээр гайхааргүй юм. Мундаг уран бүтээлч учраас одоо
окей. Гэхдээ ер нь бол тийм шүү дээ. Одоо энэ award ч ууг нь бол яг энэ кинонуудаа энэ бүтээлүүдээр л өрсөлдөх ёстой шүү дээ. Тэг карьерийг нь үнэлэх ёстой болвол биш шүү дээ. Ууг нь бол гэхдээ тийм тохиолдол маш их болдог. Тэг тэр бол бас жоохон харамсалтай. Цаг нь болсон гэж бодох сэтгэл бол байна. Тийм үе бол байна. Авах цаг нь болсон гэж бодож байгаа. Гэхдээ авж байгаа тухайн бүтээл нь гол нь авахаар хэмжээний байх ёстой байхгүй. Тэгж жагаад авж байгаа. Одоо Майкл Би Жордан дээр тэгж санагдаж штэ тий. Авж байгаад нь баярлж байна. Авахт нь гайхгүй. Авахд амар хэмж байгаа. Гэхдээ гол нь Sinners дээрээ авахаар байсан уу? Байсан. Тэр нь маш чухал. Байгаа даа л да миний хувьд бол тийм ээ. За тэгээ ганц хоёр зүйл нэмээд ярихад юун дээр Best Actor дээр Michael B. Jordan авч одоо юу яачаа шагналаа хүртснийхаа дараа бол In and Out гэх бүргэр нөө франчайзны газар очсон бүргэр идээд сууж байгаа тэр зураг төгс уур амьсгал бол амар гой харагдчихлээ. Зүгээр л ойрхон байсан салбарын тэр In and Out бүргэр зүгээр хоол идээ сууж исэн гаруу зүгээр ингээд амар гой experience авчиж байгаа байхгүй юу. Тэр бас айгүй тийм гой төрслөл харагдсан. За энэ жилийн перформансууд те. За перформансуудыг бас ярихгүй бол мэдээж болохгүй. За перформансууд дээр юу яасан? I Lied to You-гийн перформанс бол үнэхээр супер байсан. За энэ дээр бол Masked нь одоо Sammy тоглодог хин өөрөө жүжигч өөрөө Buddy Guy те дүрд одоо Sammy-гийн насны явцсан дүрд тоглосон. За домогт blues гитарчин дуучин Buddy Guy, за Brittany Howard гээд одоо бас одоо гайхалтай мундаг гитарчин. За тэгээд жүжигчт нь буюу одоо юун тоглосон Sinners тоглосон хин Lee Jun Lee, Jamie Lawson гээд нөхдөөд тайзан дээр өөрсдөөс перформансанд орсон. За юуны Sinners-ийн дуунуудыг бичлэлсэн Shabuzi, Raphael Saadiq, Alice Smith бас одоо хамт дуулсан энэ хэд хамт гарч ирсэн. За энэ перформанс бол үнэхээр супер гоё чадсан. Тэр киноныхоо маш гоё үнэхээр гайхалтай тэр гоё хэсгийг бас одоо тайзан дээр жижигэн ч гэсэн хэмжээнд бол мэдрүүлж бол бас чадсан. За тэрний бас нэг сюрприз гоё хэсэг юу байсан бэ гэх юм бол одоо Misty Copeland гэж одоо домогт балетчин эмэгтэй бол одоо зодог тайлцсан байсан. 12 сард ингээд бүр одоо гойны маш хүнд одоо хагалгаанд орчихсон байсан. Энэ одоо юу бол балетчин эмэгтэй бол 43 настай балетчин эмэгтэйгаа буцаж одоо тайзнаа гарч ирж балет үзүүлбэр одоо энэ юуны I Lied to You дууны перформанс хийхсээр гарсан нь бол одоо маш анхааралттай юм супер хэсэг байсан. За Misty Copeland-ийн хувьд бол Америкийн балетийн театрын бол primary principal dancer буюу одоо гоцлол балетчин болол байсан. Тэгээд юуны түүхэнд 75 жилийн түүхтэй энэ балетийн Америкийн балетийн театрын түүхэнд бол одоо анхны одоо Африк гаралтай өнгөт харьцтай юу болол байсан. Гоцлол бөжигч юм бас байсан юм байлээ. За тэгээ сая сүүлд бол 40 гарсныхаа дараахан бол одоо яг албан ёсоор зодог тайлж 2025 онд бол 43-тай бол зодог тайсан. Одоо энэ жилийн сүүлээр 46 хүрнэ. Тэгээ 12 сард маш хүнд хагалгаанд орсон мөртлөө Холланд ороод ч одоо бүр буцаад алхаж сурсан байгаа байхгүй юм. Нөгөө түрдэг тэрэгэнцэр шиг одоо тайг шиг юм байдаг шүү дээ. Түлрээд явдаг. Тим юмар одоо явж буцаж одоо мухагаар хэлхий буцаад хөлд хорсон энэ хүн бол одоо энэ ч балетигээ явж ийн гэдэг бол үнэхээр гайхамшигтай хэсэг байсан. За тэгээд юуны Golden performance үнэхээр гоё байсан. Golden performance амар гоё байсан. Маш баярлсан. Энэ хэд яг өөрсдийнхөө перформансыг хийх тэгээд энэ солонгос соёл, солонгос хувцастай үндэсний хувцас тэр бүхнийг ингэж ийм том тайзан дээр илэрхийлэх перформ хийх бол бас гоё юм тохиолдол байсан. Энийг үзэхэд бол үнэхээр урамтай гоё байсан. За тэгээд Оскарын хувьд бол ийм байна. Дунд нь тэгээд цаг үрсэн дими яриа юмнууд нэлээд явсан. Гоё нэг мөч байсан. Би тэрийг нэрээ дуртахаа мартсан байна. Нэг гоё мөчийг бүр яг дурдъя гэж бодож ирсэн. Тэр юу вэ гэхээр Best Casting чинь шинэ төрөл байсан шүү дээ, тий. Тэгээ шинэ төрөл 5 кино нэр дэвшсэн. За 5 киноны одоо casting директор нэр дэвшсэн. One Battle After Another, Hamnet, Marty Supreme, Secret Agent болон Sinners гэсэн 5 кино байсан. За тэгээд энэ одоо төрлийн ялагчийг танилцуулахаар 5 хүн гарч ирсэн. Энэ бас айгүй гойсон. Hamnet киноноос Paul Mescal, Marty Supreme киноноос Gwyneth Paltrow, One Battle After Another киноноос Chase Infinity, The Secret Agent киноноос Wagner Moura. За тэгээд Sinners киноноос Delroy Lindo гэсэн юм 5 хүн гарч ирж өөрсдийнхөө кинонуудын одоо кастинг директоруудыг одоо танилцуулж одоо магтаж те ингэж яасан нь бол үнэхээр гой санагдсан. Тэр бол маш гой хэсэг бол
байсан. За тэгээд ийм Оскар бол боллоо 98 дахь удаагийн Оскар. Тэгээд та хэд сонсдог л одоо хуваалцаараа миний хувьд бол жил болгон би Оскарыг үздэг. За үзэж чадахгүй байсан ч одоо мэдээлэлээ тасалахгүй ингэж байхыг хичээдэг. Ягаад гэвэл энэ бол кино урлагийн одоо celebration баяр гэж боддог. Би одоо үзэх боломж нь байдаг бол Францын César Award те одоо Италийн David Di Donatello Award ч юм уу те одоо энэ Испани Goya Award байна. Каталоны Антони Гауди Award ч юм уу Gaudi Awards гэдэг те энэ ингээл жишээгээр зүгээр дурж байгаа шүү дээ. Энэ бүхнийг болдог бол үзхийг хүсдэг. Яагаад гэвэл кино урлагийг тэмдэглэх, баяр болгож тэмдэглэх гэдэг бол маш гоё зүйл. Дээрээс нь энэ дуртай жүжигчтэй, уран бүтээлчтэй нэг дор харна гэдэг гоё, энэ перформансуудыг харах нь гоё. За тэгээ шагнал аваад баярлж байгааг харах нь гоё. Тэгээ мэддэггүй хүмүүс ч гэсэн одоо шагнал аваад баярлаад сэтгэлөө одоо хөдлөө хуваалцаад энэ гоё чухал зүйлүүдийг ярих, хэлэх, хуваалцах энэ бүхэн маш гоё байдаг, чухал байдаг. Мэдээж асуудал ихтэй ч гэсэн тэрийг засаад яваасаа гэж найдаг. Засахгүй зүйлүүд зөндөө байгаа. Яг үнэндээ бухимдуулдаг. Тэрнээсээ болоод ч хүмүүс бас холддог зүйл байгаа. Үзэхгүй ач холбогдолтой байдаг бас байгаа тий. Тэгээд мэдээж нөгөө нэг санал хураалт одоо юу гэдэг ямар кино, ямар уран бүтээлч авж байгаа авахгүй байгаа. Тэрнийх нь асуудал гэдэг ч юм уу зүйлүүд мэдээж байгаа. Санал нийлэхгүй гэсэн зүйлүүд байгаа. Гэхдээ би ижил болгон буцаж ирж дандаа үздэг нь бол үндсэн зөндөө кино урлагийн celebration учраас тэгтгтэй байгаа. Түүнээс шүмж ч юм уу болохгүй зүйл байхгүй даа болвол мэдээж биш ээ. За тэгээд Оскар үдэл юм байна. Тэгээ Оскар хөгжим гой зүйл гиснээс Анир Монголын одоо Анир Монгол pop оркестрийн хувьд бол 3 сарын 21-нд 6 цагаас тусаар тогтнолын ордонд бол одоо Парадисо гэж маш гоё одоо тоглолтыг бол хийх гэж байна. Тэгээ та бүхэндээ санал болгож байна. Тэгээ мэргэжлийн хөгжмийн найруулагчтай, удирдагчтай 30 орчим хүний бол бүрэлдэхүүн ажил нь 20 жилийн түүхтэй ийм одоо туршлагатай хамт олон байгаа. За тэгээ хүүхдүүдэд зориулсан Cinemato 80-аад он 90-ад оны Nostalgia гэсэн концертуудыг бас сүүлийн жилүүдэд бас зохион байгуулсан байгаа. Тэгээ Парадисо тоглолтын дараагаар Дорны болон Барууны сүүлийн үеийн бол одоо алдартай бүтээлүүдээр бол тоглолт хийх юм бэлээ. За тэгээ Парадисо тоглолтоор энэ удаад бол одоо pop оркестрийг та бүхэндээ мэдрүүлж дараагийн тоглолтуудын эхлэл болох юм бэлээ шүү. Тэгээ pop оркестрийн хувьд бол энэ удаад яг плейлистийн та бүхэндээ хуваалцъя. Ennio Morricone-гийн одоо домогт Ennio Morricone El Maestro Ennio Morricone-гийн одоо Cinema Paradiso киноны Love Theme явах юм байна. За тэгээ Ryuichi Sakamotoгийн Merry Christmas Mr. Lawrence явах юм тоглогдох юм байна. Hans Zimmer-ийн домогт Interstellar-ийн main theme одоо extended хувилбар явах юм байна. Pirates of the Caribbean Hans Zimmer хүнтэй хамтарч утсан байт юм санахгүй байна. Pirates of the Caribbean явах нь. За John Williams-ийн Harry Potter-ийн theme явах нь. Ennio Morricone-гийн The Ecstasy of Gold явах нь. Мэдээж The Good, The Bad and The Ugly гэж Sergio Leone-гийн домогт киноны алдартай гайхалтай хөгжим байдаг. Би бол одоо Metallica-гийн тоглосон хэлбэрт нь маш хайртай Ecstasy of Gold гэж айны. За тэгээд урлагийн гавьяа зүтгэлтэн Үлзий баярын Хөхөөгийн саундтрак явах нь байна. За төрийн шагналт уран бүтээлч одоо хангалын тань руу нүүж юмны хөгжим явах нь. John Williams-ийн Schindler's List, James Horner-ийн Avatar-ын хөгжим. За тэгээд Justin Hurwitz-ийн La La Land-ийн Epilogue, Ramin Djawadi-гийн Game of Thrones-ийн хөгжим. За тэгээд Lion King-ийн John Williams-ийн хөгжим гээд ийм хөгжимнүүд бол тоглогдох нь шүү. Тэгээд 3 сарын 21-нд 16 цагаас тусгаар тогтнолын ордонд Анир Монгол pop оркестрийн Cinema Paradiso гэсэн юм тоглолт болох нь. Та бүхэн тасалбараа Portal CGM-ээр худалдаж авах боломжтой байгаа шүү. Portal CGM-ээс тасалбаруудаа худалдаж аваад үзцгээгээрээ тэгээд яванда бүр гоё тоглолтууд одоо хийх нь байна те. Дорны болон Барууны одоо хөгжмөөр суурилсан сүүлийн үеийн алдартай бүтээлүүдээс бүрдсэн тоглолтуудыг хийх нь байна. Тэгээ гой зүйлийн эхлэл болж байгаа юм байна. Тэгээ та бүхэн идэвхтэй оролцоогоорой. Тэгээ өнөөдрийн Оскарын recap одоо энэ бичлэгийг бол одоо ивент тэгж хамтран ажилласан Анир Монгол pop оркестр болон Portal CGM-ийн хамт олондоо баярлалаа. Тэгээд энэ Paradiso тоглолтод нь амжилт хүсье, маш гоё тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн маань идэвхтэй оролцож үзцгээгээрээ гоё тоглолт үзээрэй. 3 сарын 21-нд 6 цагаас тусгаар тогтнолын ордонд байгаа шүү. Тасалбараа Portal CGM-ээс авцгаагаараа. Тэгээ өнөөдрийн дугаартай хамт байсан бүгдээр нь баярлалаа. Дараагийн дугаар уулзлаа. Баяр та.